Таны төрсөн өдөржин зүгээр нэг санамсаргүй тоо биш гэдгийг та мэдгүй. Энэ нь таны одоогийн тулж буй амьдрал, хувь тавилан болоод карма. Энэ насандаа суралцах ёстой сүнсний зорилгын чинь талаар гүн утгыг агуулж байдаг гин. Таны заримдаа яг одоо харж мэдэрч байгаа зүйл чинь өмнө нь болж байсан юм шиг танд санагдаж байсан уу? Ийм мэдрэмж төрдөг шалтгаан бол бидний сүнс гих ойлголттой холбогддог юм. Сүнсний тухай ойлголт нь дэлхийн бараг бүх шашин соёлд ямар нэгэн хэлбэрээр оршиж байдаг. Сүнс гэдэг нь таны жинхэнэ мөн чанар, таны бий болгож буй бүх зүйлийг хэлж байгаа юм. Нумерологийн үзлэр бол хүн бүр мөнхийн сүнс бөгөөд хүн насан эцэс боллоо ч сүнс нь мөн хоршиж байдаг. Сүнс бол дахин төрөлтийн тасралтгүй мөчлөгт оршиж байдаг бөгөөд энэ мөчлөгөөс чөлөөлөгдөх цорын ганц зам нь энэ амьдралд суралцах ёстой сургамжуудаа ойлгож ухамсарлах явдал юм. Эртний гүн ухаантан болох Пифагор энэ ойлголтыг сүнсний шилжилт гэж нэрлэсэн байдаг. Хэрв бид өөрсдийн сургамжийг сурахгүй бол сурах хүртлээр энэ амьдралдаа тулсан зовлон бэрхшээлүүдтэйгээ дараа төрөлдөөч дахин нүүр тулсаар байх болно. Үүнийг үл таамсарлаж болдоггүй. Учир нь бидний тулдаг ихэнх зовлон шаналл нь амьдралдаа мэдэж авах сургамжуудаас цугтахыг оролцсноос үүдэлтэй байдаг юм. Дийлэн хүмүүс энэ талаар огт мэддэггүй. Зарим нь мэддэгч яг юуг энэ амьдралаас сурч авах ёстойгоо олохгүй явсаар нас бардаг. Өөрийн амьдралын зорилгоо ойлгох нь энэ насандаа сүнслэг утга учир дотоод дүүрэн байдлыг олоход маш чухал юм. Харин таны төрсөн он сар өдөр энэ талаар гүн утгыг агуулж байдаг аж. Энэхүү бичлэгээрээ бид хувь заяаны тоогоо олохыг зааж өгөхөөс гадна тоо бүрийг нэг бүрчлэн задлж тайлбарлах болно. Мөн дэлхийд нэрээ дурсгаж хүлээн зөвшөөрөгдсөн ямар алдартнууд тантай ижил хувь заяаны тоотой байсныг тайлбарлах учир таач мөн адил тэр хүмүүстэй ижил амжилтыг үзүүлэх боломжтой гэдгийг ойлгох болно. Тиймээс бичлэгээ дуустал хамт байгаарай. Бичлэгээ сонсонгоо таны хийх хоёр зүйл бол нэгдүгээрт комент хэсэгт зүрх үлдээгээд өөрийн тоог бичиж үлдээгээрэй. Хоёрдугаарт бид энэ мэтчлэн олон сонирхолтой дугаарыг цаашид дараалалаар нь цацах учир манай сувгийг subscribe дарснаар дараагийн бичлэгүүдийг сонсох боломжтой болох юм. Тэгвэл одоо өөрийн хувь заяаны тоогоо хэрхэн олохыг зааж өгье. Юуны өмнө та төрсөн өдрийнхөө бүх цифрыг бичнэ. Жишээ нь та 1998 оны 1 сарын 22-нд төрсөн гэж бодъё. Тэгэх юм бол эхлээд 1-р сар нь 1-ийн тоо, 22-ны өдөр гэвэл 2 дээр нэмэх нь 2. 1998 онд төрсөн гэж үзэх юм бол 1 дээр нэмдэг нь 9, нэмдэг нь 9, нэмдэг нь 8 гэж бодох юм. Эдгээр бүх цифрийг хооронд нь нэмбэл 32 гарч байна. Нумерологод 2 болон түүнээс дээш оронтой тоо гарвал түүнийг нэг оронтой тоо болтсон цифрүүдийг нь нэмж хэлбэршүүлдэг. Энэ үйл явцыг тоог хэлбэршүүлэх гэж нэрлэдэг. Цорын ганц үл хамаарах тоонууд бол 11, 22, 33 бөгөөд эдгээрийг мастер тоонууд гэж нэрлэдэг. Эдгээр тоонууд нумерологийн ухаанд тусгай онцгой утгатай байдаг. Манай жишээ нь 32-ыг хэрвээ хэлбэршүүлэх юм бол 3 дээр нэмэх нь 2 гээд хариу нь 5 гарч байна. Иймээс 1998 оны 1 сарын 22-нд төрсөн хүний хувь заяаны тоо бол 5 байна. Нийтдээ 12 хувь заяаны тоо байдаг бөгөөд тус бүр нь өөрийн давтамж утга учир мөн давуу ба сул талуудтай. Энд та нэг зүйлийг ойлгох нь чухал. Сайн эсвэл муу амьдралын зорилго гэж байхгүй. Та аль ч үед өөрийн тооны эерэг эсвэл сөрөг таалыг илэрхийлж амьдарч болно. Гэхдээ эдгээрийг ухамсарласан цагт л та амьдралаа илүү зоригтой, ухамсартайгаар авч явах боломжтой болдог юм. Одоо та хувь заяаны тоогоо хэрхэн бодохыг мэдсэн тул тус бүр нь ямар утгатай болохыг нь хэлж өгье. Хувь заяаны тоо 1. Хэрвээ таны хувь заяаны тоо 1 гарсан бол 1-ийн тоо нь эхлэл, хүн чанар, агуу их хүсэл тэмүүллийн давтамж юм. Хэрвээ та 1-ийн тооны хувь заяатай бол төрөлхийн анхдагч, өөрийн амьдралыг бусдын оролцоогүй, зөвхөн өөрөө л бүтээхийг ирмэлцдэг хүн юм. Та хүчтэй манлайлах зүн совин, бие даасан байдал, өрсөлдөгч чанартай бөгөөд өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохын төлөө хичээх үедээ л та хамгийн их сэтгэл ханамжийг авдаг. Таны амьдралын зорилго бол боломжит дээд түвшинд аль болох ихийг бүтээж амжилтанд хүрэх явдал юм.
Гэхдээ таны амьдралын гол сорилт нь энэ бүхнийг ажил ба харилцааны хувьд тэнцвэрийг нь алдалгүйгээр хийхэд оршино. Ажил мэргэжлийн хувьд та ихэвчлэн бие даан өөрийн нөхцлөөр ажиллах боломжтой үедээ хамгийн сайн үр дүнг гаргадаг. Та зорилгодоо тууштай төвлөрч чадвал ихэнхдээ түүндээ хүрч чаддаг. Мөн та төрөлхийн цуглуулагч хүн байдаг. Энэ нь үнэт зүйлс байж болно, эсвэл дурсамжууд бас байж болох юм. Таны дотор олон эрдэнэ нуугдаж байдаг. Та шинэ чухал зүйлийг хамгийн түрүүнд олж хардаг хүмүүсийн нэг төдийгүй чиг хандлагыг тодорхойлогч нэг юм. Гэтэ нөгөө талаар та бүхнийг ганцаараа хийх хэрэгтэй юм шиг санагдах үе олон байдаг. Чухал ажлыг бусдад даатгаж идэх гэхэд хэцүү байдаг тул өөрөө хийхийг илүүд үздэг. Энэ нь таныг өөртөө найдаж сургадагч, бие махбод болоод сэтгэл зүйн хувьд маш их ядаргаанд оруулах эрсдэлтэй юм. Та бусдад ажлаа даалгаж сурах хэрэгтэй. Мөн шинэ ажил, шинэ зүйлийг эхлүүлэхдээ өмнө нь ихэлсэн зүйлээ дуусгалгүй орхих хандлагатай. Энэ байдлаа өөрчлөх нь маш чухал юм. Үгүй бол карьерийнхаа ихэнх үед та маш их цаг, энергийг дэмий өрөх, мөн таны хөдөлмөрийн үр шимийг өөр хүмүүс хүртэх эрсдэлтэй. Нэгэн тооны хувь заяатаа төрсэн хүмүүсийн сайн жишээ бол Стив Джобс юм. Тэрээр 1955 оны 2 сарын 24-нд төрсэн бөгөөд Apple компани гүйцэтгэх захирал байсан гэдгээр нь хүмүүр мэднэ. Мөн тэрээр Pixar Animation студийг амжилтанд хүргэсэн гол хүн юм. Тэрээр асар өрсөлдөөнч сэтгэхүйтэй, зорилгодоо үнэнч хүн байсан бөгөөд дампуурлын ирмэг дээр байсан Apple компанийг сэргээж дэлхий дахинд таниулахад чухал үүрэг гүйцэтгсэн хүн юм. Хэрвээ таны хувь заяаны тоо 2 бол 2-ын тоо нь хамтын ажиллагаа, харилцааны чадварын давтамжим. 2-ын тооны хувь заяатай хүмүүс бусадтай харилцах онцгой ур чадвартай хүмүүс байдаг. Та ухаалаг, үг яриандаа зэгцтэй, үгээрээ хүмүүст нөлөөлж чаддаг бөгөөд хүмүүс тантай харилцахдаа тухтай байдлыг мэдэрч өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь нэмэгддэг. Таны амьдралын зорилго бол бат бөх харилцааг бий болгож, хүмүүсийг ойлгож, тэдэнд өөрсдийг нь үн цэнтэй хүн гэдгийг нь мэдрүүлж манлайлах явдал юм. Ажлын орчиндөө та ихэнхдээ бүхнийг холбож байдаг цавуу шиг л үүргийг гүйцэтгэдэг хүн юм. Та хүмүүсийг нэг зорилгын төлөө урамшуулж, зоригжуулах чадвартай. Та аливаа асуудлын хоёр талыг зөнгөөрөө ойлгодог тул зөрчилдөөн шийдвэрлэхдээ гарамгаа сайн. Мөн амьдралд хандахдаа хөрсөн дээрээ буусан практик байр суурьтай байдаг. Та цаг мөнгийг дэмий үрэх дурггүй. Таны тогтвортой, найдвартай зан чанарчин цаг хугацааны дарамт стрессийг бусдаас илүү сайн давхад чинь тусалдаг юм байна. Гэтэ нөгөө талаар та сэтгэл хөдлөлөө хит дарах хандлагатай. Зарим үед 50 байдлыг хадгалахын тулд жинхэнэ мэдрэмжээ нуух магадлалтай. Амьдрал тодорхой хэмжээний зөрчил зайлшгүй байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Гэхдээ таны сайн сонсогч, үнэнч найзын зан чанарууд чинь бусдын сөрөг сэтгэл хөдлөлийг өөртөө шингээхэд хүргэж улмаар ядарч туйлдах шалтгаан болдог. Таны ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол өөрийн хэрэгцээг үл тоож бусдыг баярлуулах нь урт хугацаанд тогтвортой биш гэдгийг ойлгох явдал юм. Эцэст нь та өөрийн хэл хязгаарыг тогтоож сурах хэрэгтэй болно. 2-ын тооны хувь заяатай сайн жишээ бол Данийн зохиолч Ханс Кристиан Андерсен юм. Тэрээр 1805 оны 4-р сарын 2-нд төрсэн бөгөөд түүний үлгэрүүд хүн төрөлхтний нийтийн ухамсарт гүн шингэсэн байдаг. Бяцхан лусын дагна, хааны шинэ хувцас, бул зэрэг зохиолууд нь үний жишээ юм. Хувь заяаны тоо 3. 3-ын тоо нь өөрийгөө илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээний давтамжим. Хэрвээ та 3-ын тооны хувь заяатай бол таны төсөөлөл маш их хөгжсөн, нарийнч зан чанартай бөгөөд энэ чанараа нас агсан ч хадгалсаар байдаг. Та гэрэл зураг дизайн, бичих, хөгжим зэрэг бүтээлч салбарт маш сайн зохицдог. Таны амьдралын зорилго бол хүсэл тэмүүллээ бодит үйлдэл болгох, мөн өөрийгөө жинхэнэ байгаагаар нь илэрхийлэх явдал юм. Та чөлөөтэй ярьж, санаагаа нээлттэй хуваалцах боломжтой орчинд хамгийн сайн ажилдаг. Мөн та аналитик оюун ухаантай тул нарийн ширийн зүйлийг ойлгохын зэрэгцээ том зургаар алдалгүй харж чаддаг хүн юм. Та бусдаас илүү шаргуу ажилдагч амжилтанд хүрэхийн тулд нойр хоолгүй зүтгэх шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа завсарлага авч
тархи амраах нь бүтээлч байдалд илүү их нөлөөлдөг гэдгийг санах хэрэгтэй юм. Анхаарах өөр нэг зүйл бол альва зүйлс таны хүснээр болохгүй үед урам хугарах, шүүмжлэлтэй хандах, хит хүн дээр тусгаж авах явдал юм. Мөн таны энергийг сорж, анхаарлыг сарниулдаг хүмүүст хит их цагаа зарцуулах хэрэггүй. Төвлөрөл ба тууштай байдал бол таны амжилтын гол түлхүүр юм. 3 тооны хувь заяатай сайн жишээ бол Оскарын шагналт жүжигчин Жюди Гарланд юм. Тэрээр 1922 оны 6 дугаар сарын 10-нд төрсөн юм. Түүнийг өөрийн үеийнхээ хамгийн анхуу бүтээлч, эрч хүчтэй жүжигчдийн нэг гэж үздэг. Хувь заяаны тоо 4. 4-ийн тоон тогтвортой байдал, бүтэц, практик чанарын давтамжим. 4-ийн тооны хувь заяатай гэж гарсан хүмүүс бодлоготой, нэхнэн бай хүмүүс байдаг. Та аливаа шийдвэрийг гаргахын өмнө сайн бодож, хувилбаруудаа тунгаадаг хурц ухаантай хүн юм. Ажил мэргэжлийн хувьд та ихэвчлэн бусдад хөгжих боломж олгох чухал ажлуудыг хийдэг. Ажилдаа бүрэн төвлөрөх үедээ та төвчээртэй, шийдэмгий, нарийн деталуудад мэдрэмжтэй ханддаг юм байна. Таны амьдралын зорилго бол нийгэмд бодиттой, эерэг нөлөө үзүүлэх утга учиртай ажил хийх явдал юм. Та хурц хошин шогийн мэдрэмжтэй, санах хой сайтай тул төвөгтэй зүйлийг ч маш ойлгомжтой тайлбарлах чадвартай. Мөн танд ёс суртахууны хүчтэй үнэт зүйлс, шударга ёсны өндөр мэдрэмж бий. Та бол үнэнч найз, заримдаа бүр хит үнэнч байж мэдэх юм. Таны анхаарах ёстой зүйл бол зарим тохиолдолд бусдын анзааралгүй орхидог үнцэн багтай ажлуудыг хийсээр байх явдал юм. Та нарийн тооцоолж зорилгодоо хүрэхдээ уян хатан хандах хэрэгтэй. Та өөрийн бодсноосоо хамаагүй илүү хүчтэй нөлөөтэй хүн юм. 4-ийн тооны хувь заяаны сайн жишээ бол Америкийн телевизийн продюсер, ток шоуны алдарт хөтлөгч Опра Умфри юм. Тэрээр 1954 оны 1-р сарын 29-нд Миссисипид өсвөр насны ганц бие ээжийн гэр бүлд ядуу орчинд төрж өссөн нэг юм. Гэсэн ч тэрээр 2015 он гэхэд Хойд Америкийн анхны Африк гаралтай тэр бумтан эмэгтэй болж чадсан юм. Хувь заяаны тоо 5. 5-ын тоон эрх чөлөө, гинтийн байдал, эрэл хайгуулын давтамжим. 5-ын хувь заяаны тоотой хүмүүс аялал, адал явдалд ихээр татагддаг. Та олон ажлыг зэрэг хийх авьяастай бөгөөд нэгэн зэрэг хэд хэдэн төсөлд оролцох боломжтой ажилд татагддаг. Бусад хүмүүсээс илүүтэй та одоодоо амьдрах, болж буй үйл явдалд бүрэн шингээх чадвартай. Та өргөн хүрээний сонирхолтой, сониуч зантай. Тийм ч учраас та байнга шин зүйл хүсдэг, нэг газараа удаан тогтох дургүй хүн юм байна. Та энэ энерги амьдралд чинь илүү утга учир авчрах зүйлд зарцуулбал сэтгэл ханамжтай амьдрна. Та хайрцагнаас гадуур сэтгэж, мэдлэгийг эрэлхийлдэг бөгөөд шүүмжлэлт сэтгэлгээ маш сайн хөгжсөн. Танд зөв бурууг ялгах хүчтэй мэдрэмж бий. Үргэлж зөв зүйлийг та мөн хийхийг гэрмэлцдэг хүн юм. Гэсэн ч заримдаа өөртөө эргэлзэх, яаруу шийдвэр гаргах хандлагатай. Олон төрлийн сонирхол авьяас муу зүйл биш боловч нэг зүйл төвлөрөхөд хүндрэлтэй болгодог талтай. Тиймээс сахилга бат ба тууштай байдал таны амжилтын гол түлхүүр юм. 5-ын тооны хувь заяаны сайн жишээ бол Абрахам Линкольн. Тэрээр 1809 оны 2 дугаар сарын 12-нд төрж Кентаккид модон байшинд ядуу орчинд өссөн нэгэн. Тэрээр Америкийн түүхэн дэх хамгийн хүнд сорилтуудыг туулж, боолчлыг халж, дайнд улсаа удирдсан Америкийн нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгч агуу удирдагчдын нэг юм. Хувь заяаны тоо 6. 6-гийн тоон гэр бүлсэг, халамжлагч хүний давтамжим. 6-гийн хувь заяаны тоотой хүмүүс төрөлхийн асран хамгаалагч, эргэн тойрныхон хүмүүсийг анхаарч халамжилдаг хүмүүс байдаг. Та хүмүүсийг нэгтгэх, нийгмийн эв зохицлыг хадгалах авьяастай. Мөн та хайртай хүмүүстэй сэтгэлийн дэм, тайвширлыг өгч чаддаг. Та ихээхэн илдэг, төвчээртэй зан чанартай тул зөрчилдөөнтэй нөхцөлд сайн зохицдог. Ерөнхийдөө та асар их дотоод хүчтэй, амьдралын хүнд шуургыг даван туулах өндөр чадвартай хүн юм. Та олон төрлийн мэрэгжилд тохирогч, ялангуяа зөвлөх, сэтгэл засалч зэрэг бусдын ачааг хөнгөлөх ажилд тун сайн байна. Таны амьдралын зорилго бол өөрийн төрөлхийн авьяасаа хөгжүүлж, бусдад өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар болоход дэмжлэг үзүүлэх явдал юм. Гэвч заримдаа та бусдын асуудалд хит их дарагдах, хит өгөөмөр зангаасаа болж өөрийгөө ядраах хандлагатай.
Таны сурах ёстой зүйл бол бусдаас илүү өөртөө анхаарал халамж тавьж таныг үнэлдэггүй хүмүүст хит ихийг зориулахаа болох явдал юм. 6-гийн тооны хувь заяатай сайн жишээ бол Английн яруу найрагч Элизабет Барретт Браунинг юм. Тэрээр 1806 оны 3 дугаар сарын 6-нд төрж 12 хүүхдийн ууган нь байсан бөгөөд 11 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн байна. Түүний бүтээлүүд олон алдартай зохиолчдод нөлөөлсөн гэдэг. Мөн тэрээр боолчлалын эсрэг хүүхдийн хөдөлмөрийн хуулийн шинжилгээний төлөө идэвхтэй тэмцэж байсан нэгэн юм. Хувь заяаны тоо 7. 7-гийн тоо нь мэдлэг эрхцүүллийн давтамжим. 7-гийн тооны хувь заяатай хүмүүс мэрэгэн ухаан, сүнслэг ойлголтыг эрэлхийлдэг. Та төрөлхийн багш зөвлөх бөгөөд нөхцөл байдлаас нэг алхам ухарч, болж буйг дотроос нь шинжилж харах ховор чадвартай. Таны амьдралын зорилго бол өөрийн ойлголт туршлагаа, амьдралын чиг баримжаагаа олохгүй хайж буй хүмүүст хуваалцах явдал юм. Та өөрийн айдас туршлаад авч, илүү ухамсартай шийдвэр гаргаж амьдрах чадвартай хүн. Заримдаа та хитэх хариуцлагатай зангаасаа болж бусдын хийсэн ажилд сэтгэлд чинь хүрэхгүй байгаа тохиолдолд өөрийн ачаан дээрээ нэмж хариуцах нь бий. Гэвч заримдаа бусдын ачааг үүснээс болж дарамт мэдрэх, хайртай хүмүүсээсээ хөндөрч өөрийгөө тусгаарлах хандлагатай байж магадгүй юм. Та тодорхой хэмжээнд төгс төгөлдөрт тэмүүлэгч нэгэн. Хувийн амьдрал карьертаа юунд дуртай, юунд дургүйгээ тодорхой мэддэг тул өндөр шаардлага тавьж нэгт нэм байх ханддаг. Таны амьдралын хамгийн чухал сургамжуудын олонх нь туршлагаар чинь дамжиж ирсэн. Бие даасан байдал ба хариуцлага хоёрын хооронд тэнцвэрийг олох нь чухал юм. Танд асар их өсөлт, амжилтын боломж бий. Харин үүний түлхүүр нь тэнцвэрийг хадгалах юм. 7-гийн тооны хувь заяатай сайн жишээ бол Диана Күнж юм. Тэрээр 1961 оны 7 дугаар сарын 1-нд төрсөн бөгөөд ханхүү Уильям, ханхүү Хайри нарын ээж байсан юм. Мөн тэрээр байглаасаа өндөр харизмтай дээр томоохон буйны үлсээрээ алдартай. Хувь заяаны тоо 8. 8-ын тоо нь ололт амжилт, элбэг байдал, материаллык амжилтын давтамжим. Таны амьдралын зорилго бол өөрийн бүх авьяас оюун ухаанаа амьдралын асуудлыг шийдэхэд ашиглах явдал юм. Та материаллык ертөнцийг зөнгөөрөө ойлгодог бөгөөд бусдыг үйлдэл дуурайлж нэгэн зорилгод чиглүүлэх чадвартай. Бусад хүмүүсээс илүүтэйгээр та мөнгийг өөртөө татаж чаддагч, үнийг зөв зүйл зарцуулах тал дээр илүү их анхаарах хэрэгтэй. Мөн тань төрөлхийн онцгой төсөөлөн бодох чадвар байдаг нь бүтээлч авьяас их танд итгэдэг юм байна. Гэхдээ энэ их төсөөлөх чадвар нь санаа зовнил, төгшүүрийгч өдөөж болцошгүй юм. Таны анхаарах хэрэгтэй зан чанар бол бусдыг өөрийнхөөрөө байлгах гэж оролдох явдал юм. Үнийгээ анхаарахгүй бол харилцаанд сэв сууж, тусгаарлал, зөрчил үүсгэж мэдэх юм. 8 тооны хувь заяатай хүмүүс амьдралдаа томоохон санхүүгийн бэрхшээл, үр зээл, бүр дампууралтай ч нүүр тулах магадлал өндөр байдаг. Гэвч тэд үүнтэй зэрэгцэн, хөрөнгө босгож, олон амжилттай бизнесийг бий болгох өндөр чадвартай хүмүүс байдаг. Та шаардлагатай үед нээлттэй байж чаддагч их ихтэй мэдрэмжээ дотроо хадгалах хандлагатай. Иймээс босод хүмүүс таны жинхэнэ төрхийг олж харах, ойлгох амаргүй байж магадгүй юм. Тиймээс амьдралдаа тэнцвэрийг төлөвшүүлж, дотроос ирэх зүн совинг анхааран сонсох нь нэн чухал юм. 8-ын тоотой хувь заяаны сайн жишээ бол Канадын хөгжимчин Жони Митчелл юм. Тэрээр 1943 оны 11-р сарын 7-нд төрсөн юм. Хувийн болон романтик амьдрал нь тогтворгүй, сорилт ихтэй байсан ч уран бүтээлийн хувьд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх амжилтыг гаргаж чадсан хүн юм. Тэрээр бүх цаг үеийн хамгийн агуу дуу зохиогчдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм. Хувь заяаны тоо 9. 9-ийн тоо нь сайхан сэтгэлийн давтамжим. 9-ийн тооны хувь заяатай хүмүүс гүн инэрэнгүй бөгөөд бусдын зовлон гүнээ мэдэрч чаддаг. Та хүмүүст туслах боломжийг өөрийн эрхгүй эрэлхийлж, шудраг бус явдлыг харвал эсэргүүцэн зогсох хандлагатай. Таны амьдралын зорилго бол авьяас болон энерги ашиглан аль болох олон хүнд бодит нөлөө үзүүлэх явдал юм. Та гүн бодолтойгоос гадна хурц оюун ухаантай. Мэдлэг, мэдээлэл, туршлага, мэрэгэн ухааныг хөвөн мэд та өөртөө шингээж чаддаг. Гэсэн ч өнгөрсөнд таныг хүмүүс буруугаар ойлгож ирсэн мэт мэдрэмжийг авч гадны хүн шиг санагдах үе олон байсан байж магадгүй юм. Заримдаа бүр өөрийн амьдралын ажиглагч мэт санагдах үеч танд тохиолдно.
Энэ нь таныг өнгөрснийг эргцүүлэхэд хүргэж, үр дагаврыг хүлээн авахд хэцүү болгодог. Ажлаа солих, аливаа харилцааг дуусгах, амьдралаа шинээр эхлүүлэх нь танд амаргүй байдаг. Та шудраг ёсыг эрхэмлдэг учраас нийгмийн бодит бус байдалд урам хугарах үе цөөнгүй бий. 9 тооны хувь заяатай хүмүүс удирдах албан тушаалд хүрэх нь ховорч хэрвээ нэг хүрэх юм бол жинхэнэ өөрчлөлтийг хийх манлайлагчд болдог. Та бол ярих биш үйлдэлээрээ бусдад үлгэр жишээ болж чаддаг хүн юм. 9 тооны хувь заяатай хүний сайн жишээ бол Махатма Ганди юм. Тэрээр 1869 оны 10 дугаар сарын 2-нд төрсөн. Англид хуульч мэргэжлэр суралцсан ч энэтхэгт хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг удирдсанаараа алдаршсан юм. Түүний үйл хэрэг Мартин Лютер Кинг, Джеймс Лавсон зэрэг олон иргэний эрхийн удирдагчдад томоохон нөлөөлөл үзүүлсэн билээ. Одоо бид нумерологийн мастер тоонуудыг тайлбарлая. Эдгээр нь ховор чухал давтамжуудыг илэрхийлдэг. Хэрв таны хувь заяаны тоо 11, 22 эсвэл 33 бол та мастер хувь заяатай гэсэн үг юм. Мастер тоонуудыг өндөр давтамж гэж үздэг тул ийм тоотой хүмүүс хүчтэй зүүн савин, сүнслэг авьяастай байдаг. Энэ нь тэднийг бусдаас ялгаруулдагч хүүхэд наснда ганцаарлыг мэдрэх нь их байдаг. Гэсэн ч тэд урт удаан наслах, эерэг нөлөө үзүүлэх чадвар өндөртөө хүмүүс байдаг юм. Мастер тоонууд нь амьдралд хамгийн их боломжийг гаргаж өгдөгч, хамгийн их бэрхшээл зовлонгч мөн адил өгдөг. Одоо тэгвэл мастер тоо 11-ийг тайлбарлая. 11-ийн тоо нь шинэ бүтээл, ёс суртахуун, шударга ёсны давтамж юм. Хэрв та 11-ийн тооны хувь заяатай бол та төрөлхийн алсын хараатай, бусдаас илүү холыг харж чаддаг хүн юм. Та бусад хүмүүсээс илүүтэй ил ба далд ухамсараа холбох чадвартай бөгөөд энэ нь танд өндөр түвшний мэдлэг, урьдчилан харах чадварыг олгодог. Гэвч 11-ийн хувь заяатай олон хүн амьд ахуйдаа бүрэн үнэлэгдэж чадалгүй үлдэх нь их. Та мөн нийгмийн өндөр мэдрэмжтэй, ажил мэргэжлийн хувьд та манлайлагчийн хувьар хамгийн сайн ажилдаг, шаардлагатай үед хамтран ажиллах ёстой дэмжиж урамшуулах чадвар өндөртэй хүн юм. Та нийгэмдэх дутагдлуудыг олж харах, шаардлагатай салбаруудыг танихтай гаргууд. Энэ нь та жинхэнэ шинжилэл хийх, тэр хоосон орон зайг нөхөх замаар нийгэмд хэрэгцээтэй ажлуудыг хийх чадвартай хүн юм. Та маш хүчтэй зүүн савинтай. Гэхдээ энэ нь заримдаа хит сэтгэл хөдлөлийг дагуулж болдог. Та өөртөө тавьсан өндөр хүлээлтэнд хүрч чадаагүй үедээ урам хугарах, гутрах хандлагатай. Мөн гаргасан шийдвэрүүдээ байнга эргэлзэн бодож, зүүн совингоо үл томсорлвол чиглэл зорилгоо алдах эрсдэлтэй. Танд үнэхээр ойр дотны, таныг жинхэнэ утгаар нь ойлгох хүмүүсийг олох нь амаргүй байж магадгүй юм. 11-ийн тооны хувь заяаны сайн жишээ бол Барак Обама юм. Тэрээр 1961 оны 8 дугаар сарын 4-нд төрсөн бөгөөд Америкийн нэгдсэн улсын анхны Африк гаралтай ерөнхийлөгч болж чадсан нэгэн гэдгээр нь бид бүхэн сайн мэднэ. Одоо харин хувь заяаны мастер тоо 22-ыг тайлбарлая. Та бол мастер бүтээгч юм. 22-ийн тоо нь архитектурын давтамж гэгддэг бөгөөд ихэвчлэн мастер бүтээгч гэж нэрлэгддэг. 22-ийн тооны хувь заяатай хүний онцлог бол шинэ боломжийг ягтаг олж харж, түүнийг бодит мэд төсөөлөхөөс гадна бодит амьдрал дээр ч хэрэгжүүлэх чадвартай байдаг. Таны зам бол өөрийн авьяас чадварыг ашиглан хүмүүсийг амьдралдаа эерэг өөрчлөлт гаргахад нь туслах явдал юм. Энэ нь тийм амаргүй ч танд боломжгүй зүйлийг боломжтой болгох ховор практик ухаан, үг ярианы чадвар, бусдыг урамшуулах онцгой чадваруудтай гэдгээ санах хэрэгтэй. Мэргэжлийн хувьд бизнес, хууль, улс төр, эсвэл сэтгэл зүй, өндөр түвшний харилцаа шаардсан аль ч салбарт та маш сайн зохицож чадна. Гэтэ таны анхаарах хэрэгтэй зүйл бол өөрийгөө хит шүүмжлэх, өөрийн чадвартаа эргэлзэх явдал юм. Хэрв та үүндээ анхаарахгүй орхих юм бол амьдралын тэнцвэрчин алдагдаж, ганцаардал, харилцааны асуудал үүсэх магадлалтай. 22-ийн тооны хувь заяатай хүний сайн жишээ бол Леонардо да Винчи юм. Тэрээр 1452 оны 4-р сарын 15-нд төрсөн бөгөөд алдарт Мона Лиза зургаар нь бид сайн мэднэ. Тэрээр албан ёсны боловсралгүй байсан ч түүнийг дэлхийд төрсөн хамгийн олон талт авьяастай сууднуудын нэг гэж үздэг байсан юм. Хувь заяаны мастер тоо 33. Тэд бол мастер багш юм.
33-ийн тонн сүнслэг үйлчлэлийн давтамжим. 33-ийн тонны хувь заяатай хүний амьдралын зорилго бол бусдыг чиглүүлж, дэмжлэг үзүүлэх явдал юм. Иймээс энэ тоотой хүмүүсийг мастер багш гэж нэрлэдэг. Та хөгжим урлагийн онцгой авьяастай, мөн асар их инэрэнгүй сэтгэлтэй. Та бусдад туслах боломжийг байнга эрэлхийлдэг бөгөөд найз нөхөддөө зөвлөгөө дэмжлэг өгдөг найдвартай хүн нь байдаг. Та мөн хурц стратегч сэтгэлгээтэй, төвлөрөл, практик ойлголт шаардсан ажлуудад онцгой амжилт гаргадаг. Та өөрийн амьдралын зорилгоо олоход хугацаа их шаарддаг учраас ихэвчлэн хожуу амжилтанд хүрэх магадлалтай байдаг. Гэвч зорилгоо олсон цагт дийлэн хүмүүсээс илүү их өндөр амжилтыг үзүүлдэг. Нөгөө талаар та бусдын төлөө өөрийгөө золиослох хандлагатай байдаг. Заримдаа бусдын амьдралд хит их анхаарал хандуулснаар өөрийн амжилт гаргах боломжийг удаашруулдаг. Та энэ амьдралдаа анхаарах ёстой зүйл бол бусдад дэмжлэг зөвлөгөө өгөх хэдий ч амьдралд нь хит оролцож алдааг нь засах гэж хичээхээ болох явдал юм. Учир нь энэ бол тэдний амьдрал учир эцсийн шийдвэрийг тэдэл гаргах учиртай. 33-ийн тонны хувь заяатай хүмүүсийн сайн жишээ бол Альберт Эйнштейн юм. Тэрээр 1879 оны 3 дугаар сарын 14-нд төрсөн бөгөөд харьцангуй онлоороо физикийн шинжлэх ухаанд хувьсэлхийсэн хүн юм. Амьдралынхаа туршид тэрээр 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж түүхэндх хамгийн өндөр IQ-тэй сууд ухаантнуудын нэг хэмээн үнэлэгддэг нэгэн байсан юм. Өнөөгийн нийгэмд таны анхаарлыг сарниулах зүйлс мундахгүй. Ийм нийгэмд өөрийгөө болон өөрийн амьдралаа эргцүүлж энэ амьдралын зорилгоо олно гэдэг урд өмнөх үеэс улам л хэцүү болсоор байгаа. Хүн амьдралын зорилготойгоо нийцэн амьдрах үед эрх чөлөө, сэтгэл ханамж, тайвшрал хүчтэй мэдрэгдэж амьдралдаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай амьдарч чаддаг. Дэ хувь заяаны тоо бол нумерологийн бүрэн зураглалын зөвхөн нэг хэсэг юм. Таны нумерологийн зураглалыг бүрдүүлдэг өөр олон элемент бий. Энэ удаагийн дугаартаа бид зөвхөн нэг хэсгээс нь танд хүргэлээ. Хэрвээ танд таалагдсан бол манай сувагт лайк, subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн дугаараар илүү сонирхолтой бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.